Галзуу кино сувагтай тавтай морилцгоо. За манайха энэ удаагийн бидний онцолж байгаа галзуу киноны тайлбар бол 2018 онд гарч байсан Чемпион. Өмнөд Солонгосын алдарч жүжигчин ганц алгаддаг Ма Дунсокгийн тоглосон энэхүү кино таалагдана гэж найдаа. Харин энэ удаа тэрний нэр Ма биш, харин Марк байх болно. Энэхүү киног ярих боломж олгосон Quizlab-ийн хамт олондоо баярлалаа. Манайхан галзуу мэдрэмжийг бодитоор мэдэрмээр байвал Quizlab-ыг зориорой. За ингээд энэхүү галзуу киноны тайлбарыг дардаг юмнуудаа дараад тоглон сууж таалан болгоно. Киноны гол дүрийг Марк гэдэг. Баг байхдаа өмнөд Солонгосоос Америкт ирсэн Марк өмнө нь гар барилдааны мэрэгжлийн тамирчин байж. Гэвч одоо тэр нэг шөнийн цэнгэний газарт хамгаалагч хийдэг. Гэтэл нэг өрөө тэрний ажилдаг Клофт эртний танил Жинки хурж ирнэ. Жинки Марктай уулзсан даруйдаа шууд л нутаг буцаж гар барилдааны нэгэн томоохон тэмцээнд оролцохыг ядгаж эхэлдэг. Жинки Маркийг амжилт гаргана гэдэгт нь итгэлтэй байгаагаа хэлээд одоо боцоогоор дамжуулж гар барилдаанаас маш их мөнгө олох боломжтой болсон гэдгийг Маркд учруулж байлаа. Марк ихэндээ тэр саналыг огт сонирхохгүй байсан ч Жинки тасралтгүй гуйсар байсан учраас Марк арга буюу зөвшөөрдөг. Энэ үеэр тэдний байсан клубын цаад буланд гар барилдааны бооцоотой тэмцээн явагдаж байна. Тэнд нэг залуу оройжин ялалт байгуулж баггүй мөнгөтэй болсон байлаа. Гар барилдааны тэмцээнд оруулахаар Маркийг ятгах чадсандаа урамшсан Жинки шууд л тэдэн дээр явж очиод тэр залуутай Маркийг өрсөлдүүлэхийг хүсдэг. Хэдийгээр цаад залуу нь олон удаа гар барилдаан хийж баг зэрэг цудсан байсан ч тэнд ямар ч сураггүй Маркийг ялна гэж бооцоо тавих хүн байсангүй. Бүгд нөгөө залуу дээр бооцоо тавьжээ. Харин Маркийг сайн мэдэх Жинки шууд л Марк дээр их хэмжээний бооцоо тавина. Ингээд тэмцээн эхлэхэд нөгөө залуу бүх хүчээ гарган шавхсан ч Маркийн гарыг өчүүхэн төдийж хөдөлгөж чадсангүй. Мэргэжлийн тамирчин байсан Марк ч туршлага зааж хэсэг хүлээсний эцэст зөрүүлэн хаажмар шахсаар нөгөө залууг буулгаж авлаа. Ингээд санамсаргүй байж байгаад Жинки маш их мөнгөтэй болж орхино. Үүндээ баярлсан Жинки мөнгө аваад тэндээс явах гэсэн ч нөгөө залуу ялагдлаа хүлээхгүй байлаа. Ингээд Жинки тэр хоёрын хооронд маргаан дэгдэхэд нөгөө залуу Жинкийг цохиж унагадаг. Энэ үеэр Марк ирээд тэднийг салгасан ч тэнд байсан нөгөө залуугийн найзууд Марк руу бүлэглэн тайрцгаана. Марк ч тэдэнтэй зодолдож тэднийг ядах юмгүй ялдаг. Гэвч ажлын байран дээрээ үйлчлүүлэгчтэй зодсон хэрэгээр Марк тэр дөрөв ажилласаа халагддаг. 7 хоногийн дараа гэхэд Марк нэгэн супермаркетын харуулын ажил хийх болсон байлаа. Хэдийгээр тэр ажил нь нэг хэвийн уйдгартай байсан ч Марк шантралгүй ажилласаар байдаг. Америкт ирж бага сага мөнгө цуглуулж чадсан тэрээр амьдралдаа сэтгэл хангалуун байсан ч үе гэрээ маш их сандаг байлаа. Гэтэл нэг өдөр ажил дээрээ сууж байтал утсан дуугарч Жинки Марктай холбогдно. Тэрээр Сөүлд удахгүй маш нэр хүндтэй тэмцээн болох гэж байгааг хэлээд тэр тэмцээнд ялсан хүн олон улсын тэмцээнд оролцох эрх авах болно гэж тайлбарладаг. Марк ч удтал буцсны эцэст зориглон эрсдэл гаргахаар шийдээд нутаг буцахаар болно. Маркийг Сөүлд буухад Жинки тосон авч хамтдаа хоол идэнгээ цаашид яахаа ярилццгаана. Жинки Маркийн агентаар ажиллаж бичиг цаасны асуудлуудыг нь хариуцах болно гэдгийг хэлэхэд Марк ч зөвшөөрлөө. Гэвч Жинки цаагаараа Маркийг ашиглаж мөрийгөөр маш их мөнгө олно гэж төлөвлөж байлаа. Үүний тулд тэр Маркийн ур чадварыг ашиглахыг хүсэж байдаг. Ингээд тэр өдөр тэд Сөүлээр аялж Жинки Маркийг Сөүлийн дурсгалт газруудаар дагуулж явдаг. Тэнд байх үед жуулчид Маркийг музейн ажилтан гэж бодоод хамтдаа зураг авахулж байлаа. Баг байхдаа Америкт ирээд олон жил болсон Марк Солонгосоор аялахтай буруу хазгаа ярьж байсан нь тэрнийг алхам тутамд нь эвгүй байдалд оруулж байлаа. Ингээд орой болоход Жинки Маркийг нэг клубт дагуулж очлоо. Гэвч Марк буланд зогсчод ерөөсөө хөдлөхгүй байдаг. Олон жил хамгаалагч хийсэн учраас өөрийн мэдлгүй буланд зогсоод бүгдийг ажиглаж байгаа нь. Тэндээс гарч явах үед Жинки Маркаас төрсэн ээжигээ олж уулзах хүсэлтэй байгаа эсхийг нь лавладаг. Учир нь Марк баг байхдаа Америк хүнд өргүүлээд Америк явсан байж. Үүндээ эмзэглэж явдаг Марк хэнтэж уулзах хүсэлгүй байгаагаа хэлээд энэ бүхэн нэгэнд болоод өнгөрсөн явдал учраас өнгөрснийг өнгөрсөнд нь үлдээсэн нь дээр гэж хэлдэг. Жинки Марк зориулж хөлсөлсөн нэг хямдхан зочид буудалд Маркийг буулгачаад яваад өгдөг. Вибратортой орон дээр өмнө нь унтаж үзээгүй Марк тэнд тухтай амарч чадахгүй байлаа. Гэтэл Жинки өрөөнд нь нэгэн хайрцагтай бэлэг үлдээгээд явсан байж. Тэр хайрцаг дотор нь гар утас байна. Бас утсан дээр Маркийн төрсэн ихийн байгаа хаяг тэмдэглээстэй байлаа. Энэ үеэр Жинки мөнгө хүлэгч юу гэгчдэр очиод Маркийг спонсорлох санал тавьж байна. Гэвч том гарын нөхөртөө зөвшөөрөлгүй ярьсан Жинки тэр дөрөв асуудалд ордог.
Гэсэн чи Жинкигийн iPad дээрээс Маркийн бичлэгийг үзсэн юу? Жинкигийн саналыг хүлээж авахар болж хамгийн гол нь Маркийн ялагдахыг юу шийдэж байх болно гэсэн нөхцөлийг тулгадаг. Маргааш өглөө Марк утсан дээр хаягийн дагуу явсаар нэг байшин дээр хурч ирлээ. Тэрээр хаалгыг тогших гэж тэнэгэлзэн зогсож байтал гинэд хоёр хүүхэд хурч ирээд Маркийг хэн болохыг асуудаг. Тэд өмнө нь ийм том биетэй хүн харж байгаагүй учраас аратан байна гэж бодож байгаагаа Маркд хэллээ. Марк ч хүүхдүүдийг айлгаад явах гэж бодоод тэндээс чимээг үхэн холдож явдаг. Хүүхдүүд ч гэртээ орж ирсэн даруйда гэрийнх нь гадаа том биетэй ах зогсож байсан тухай ээжтэй хэлэхэд ээж нь гайхаж цонхоороо харсанд Марк тэндээс явж байгаа харагдана. Тэр бүсгүйг Сүүжин гэдэг байлаа. Сүүжин нэг томоохон дэлгүүр дотор жижигхэн лангуу ажилуулдаг боловч ажил нь урагшмуутай байж гай болоход тэрээр мөнгө хүлэгч юу захирлаас мөнгө зэлсэн байсан ч өөрөө төлж чадахгүй тулсан байна. Үүнээс нь болоод юу Сүүжинийг байнга дарамталдаг байж. Тэрээр тэрний ажилдаг дэлгүүрийн дээд давхарт байрлах клуб руу Маркийг орж байгааг Сүүжин анзаарч. Жинки Маркийг юу захиралтай танилцуулахаар дагуулж явсан нь тэр байлаа. Марк юу захирлыг Маркийг ивент тэтгэх болсонд нь талархаж байгаагаа илэрхийлээд Маркийн чадварыг тэдэнд харуулах гэж энэ уулзалтыг зохион байгуулсан байж. Гэтэл тэнд баян айлын хүү болох Жей сүнгэгч нэгэн залуу ирсэн байлаа. Юу захирлын хамтрагч тэрээр ихэнх мөнгөө мөрийд тавьж үрдэг нэгэн байжээ. Ингээд тэрээр Марк нэг биерхүү залууг ялж өөрийгөө чадварлаг гар барилдаанч гэдгээ нотлоно. Тэдний ялалтыг тэмдэглэж цаадуулан 5 одтой зочид буудалд өрөө гаргаж өгч. Гэтэл тэдний өрөөндөө байх үеэр юу захирлаас мессеж ирж Марк ихний барилдаанд ялж харин дараагийн барилдаанд ялагдах ёстой гэдгийг анхааруулсан байна. Гэвч Жинки энэ талаар Марк дэлэн талангүй ярьж чадахгүй байлаа. Гэсэн ч ямар ч аргагүй болсон Жинки Маркийг амттай хоолоор дайлангаа 2 дахь барилдаанд ялагдаж өгч болох уу гэж асуудаг. Гэтэл Марк юу ч болоогүй юм шиг зөвшөөрж орхино. Маргааш өглөөнөө Сүүжин 2 хүүхдээ хичээлд нь явуулахар бэлдэж байлаа. Гэтэл том хүү Жунхюн нь тэрнээс нөгөө том биетэй ах дахиад ирүүл яана гэж асуудаг. Сүүжин ч хүүхдүүдэд тайвшруулад хичээлд нь явуулна. Гэхдээ Марк Сүүжинд нэг л танил санагдаж байсан учраас хуучны зургнуудаа гаргаж үзэж байхад ээжтэйгээ хамт авахулсан Маркийн зургийг гаргаж ирдэг. Гэтэл сургууль руугаа явж байсан 2 хүүхэд гэрийнхээ оролцоо Марктай дахиад л таарлаж байна. Бяцхан охин Жунхи Маркийг хараад баярлсан бол арай том болсон ах нь Маркийг эндээс явахгүй бол цагдаа дуудана шүү гэж сүрдүүлдэг. Ингээд Марк арга буюу тэндээс явна. Оройн юу захирал клавта солонгосын гар барилдааны авраг комбо гихчийг дуудсан байна. Тэрээр Маркийн жинхэнэ хүч чадлыг сорж мэдхийн тулд энэ уулзалтыг зохион байгуулсан байлаа. Учир нь Маркийн жинхэнэ хүчийг мэрэгжлийн хүнээр сариулалгүйгээр Марк тэр их хэмжээний бооцоо тавих нь хэтэрхий эрсдэлтэй гэж тэр үзэж байдаг. Ингээд тэрээр Марк өөрөөс нь нуруугаар хавьгуун дээр нэгэн хүчрхэг залуутай гар барилдаан хийжээ. Марк ч нэлээд хичээж байж тэр залууг ялж чаддаг. Харин тэрнийг хэрхэн гар барилдаан хийхийг мэрэгжлийн тамирчин комбо дэрэгдээс нь ажиглажуулаа. Маркийн энэ ялалт комбод ч онцгой сэтгэгдэл төрүүлж чаджээ. Гэтэл тэрээр тэнд Сүүжинч бас ирсэн байж. Тэр Маркийг хэн болохыг мэдсэн учраас тэнд чухам юу хийгээд байгааг нь харахаар ирсэн байна. Гэтэл Сүүжинийг тэнд байгааг мэдсэн юу захирал тэрэн дээр очиод өөрөө төлөх хүртлээр чи миний өмч шүү гэж дарамталдаг. Энийг хөндлөнгөөс ажиглаж байсан Маркд энэ үйлдэл ерөөсөө ч таалагдсангүй. Тиймээс дараагийн барилдааны үеэр Марк ялагдаж өгнө гэж тохирсон байсан ч зариудаар нөгөө нөхрийг ялж орхино. Бооцоогоо алдсан юу ихэд ууралж тэрнийг загнах гэж оролцсон ч Марк тэрнийг хүн гэж тоолгүй түлхэж орхидог. Энэ дунд эвгүй байдалд орсон Жинки 2 талыг эвдрүүлэх гэж байдаг бүхэл арга хэрэглэнэ. Ийхүү гүйж явахдаа Маркийг тохирооноосоо буцахад хүргэсэн шалтгаан нь Сүүжин болохыг Жинки олж мэддэг. Ингээд ураа барьж дийлээгүй Жинки шууд Сүүжин рүү явж очиод тэрнийг Марктай ямар харилцаатай болохыг шалгаж гарна. Гэтэл энэ үеэр юу захирал хүмүүстэйгээ тэнд ирээд Жинкийг зодож дарамтаж эхэлдэг. Тэрний азуулахад Марк тэнд амжиж ирснээр Марк юу захирлын хүмүүсийн хооронд ширүүн зодон болно. Сүүжин юу захирлыг хүмүүсээ аваад явахыг гуйсан ч цаадхан Сүүжинийг унтлан түлхэж орхидог. Байдал улам бүр ширүүсхийн даваан дээр цагдаа нар ирснээр Марк Жинки хоёрыг баривчлаад хэлтэц рүүгээ авч явна. Аим шиг адал явдал гэх мэт ямар нэг зохиолоор найз нөхөд хамт олноороо оргож зүгтэх даалгавар биелүүлж хурц ухаан авхаал самбаа шаардсан нөхцөл галзуу мэдрэмжийг авахыг хүсвэл Quest Lab-ыг зориорой. Quest Lab. Тэд Маркийг бичиг баримтаа үзүүлэхийг шаардсан ч Марк зодооны үеэр бичиг баримттай цүнхэг ээжгэж.
Марк өөрийгөө мэргэжлийн гар барилдаанч гэж хэлсэн ч цагдаа нар итгэсэнгүй. Тэгээд тэд Марктай гар барилдах гэж үзсэн ч тэрнийг ялах нь бүхэл гарыг нь өчүүхэн төдийж хөдөлгөж чаддаггүй. Ингээд тэд Маркийг мэргэжлийн тамирчин гэдэгт нийтэглээ. Гэсэн хэдэж бичиг баримтгүй тэрнийг цагдаа нар тавьж явуулах боломжгүй байлаа. Азуулхад энэ үеэр сүүжин цагдаагийн газарт ирээд Маркийн гээсэн сүнхийг авчирч өглөө. Тэр бас Маркийн багын зургийг харуулж өөрийгөө Маркийн эхнэгтэй дүүн гэж танилцуулдаг. Харин Маркийн ээж жил орчмын өмнө өөд болсон байж. Энэ мэдээг сонссон Марк цочирдож яахаа мэдэхгүй хэсэг зур гүлийн зогслоо. Цагдаагийн газраас гарсан Марк хаашаа явахаа мэдэхгүй байсан ч сүүжин болон тэрний хүүхдүүд Маркийг гэртээ урьдсан учраас өөр очих газаргүй Марк зөвшөөрөөд тэднийх рүү явлаа. Ингээд Марк сайн танихгүй хамаатнуудтайгаа хамт амьдрах болжээ. Бяцхан охин Жүнхи Марктай тоглох дуртай бол ах Жүнхүүн нь аажмаар нүүр хагарч Марктай ойр зур ярилцах болсон байна. Нэг өдөр гэрийнхэн гадаа тамхи татаад байсан хүүхдүүдийг сүүжин хөөх гэж оролдсон ч цаадуул нь тэрнийг тоохгүй байлаа. Гэвч Маркийг харсан даруйда шууд л уучлал гуйгаад зогтаад явчихдаг. Гэтэл тэр өдөр юу захирлын хүмүүс тэдний дэрээд сүүжинийг зээлсэн мөнгөө яаралтай төлөхийг шаардаж сүрдүүлж эхэлдэг. Энэ үеэр Марк сүүжиний гэр бүлд дарамт болохгүй тулд тэндээс хамаг юм аваад явах гэж байлаа. Гэвч сүүжинийг дээрлэхэж байгаа этгээдүүдийг харсан Марк маань тэднийг хөөж явуулаад сүүжин болон хүүхдүүдийг нь хамгаалж тэдэнтэй хамт хэсэг зур хамт байхаар шийдлээ. Ингээд тэд хэд хоногийн туршид хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлж хамт хооллож гадаа тоглож яг л нэг том аз жаргалтай гэр бүл шиг байцгаалаа. Энэ өдрийг хүртэл сүүжин ажлынхаа хажуугаар хоёр хүүхдээ асарахад маш хэцүү байж. Тиймээс гэр нь яг л агуулах шиг байдаг байлаа. Гэтэл нэг өдөр тэрнийг ажилласаа ирэхэд Марк тэр бүх хувцсыг бүгдийг нь эвхэд янзалчихсан байдаг. Сүүжинийг ажилдаа явсан хойгуур Марк хүүхдүүдийг хардаг байсан учраас сүүжиний ажил чаажмаар сэргэж эхэлнэ. Харин энэ зур Жинкигийн нөхцөл байдал дордож байлаа. Учир нь Жинки ямар ч мөнгөгүй болсон байна. Ингээд хоёр дүүгээ харж байгаа Марктай хуулдсан даруйда Жинкид нэг онцгой санаа төрдөг. Тэр Маркийн амьдралаар баримтат кино хийж цацаад үзэгчдийн сэтгэлийг татаж бас багсаг хандив цуглуулж болох юм гэж бодно. Маркд энэ санаанд тэмч таатай санагдаагүй ч найзынхаа ятгалганд ороод үүнийг нь зөвшөөрдөг. Маргааш нь мань Марк сүүжин болон тэрний хүүхдүүдтэй хамт хаммурны эргээр зугаалж яваад сайн үлсийн аянд хандивлах зорилгоор хүмүүстэй гар барилдаг арга хэмжээ зохион байгуулж байгаа комбо аврагтай тааралддаг. Ингээд тэнд санамсаргүй явж таарсан Марк комбота гар барилдын ялснаар тэнд байсан бүх хүмүүсийг гайхшруулж орхидог. Гэтэл хэд хоногийн дараа Маркийн амьдралаар хийсэн баримтат кино цацагдж үзэгчдийг шуугуулж эхэлнэ. Бага насндаа гадаад руу хүн дөргүүлээд хүнд хэцүү амьдрал туулсан ч шаргуу зүтгэсээр мэргэжлийн тамирчин болж чадсан Маркийн тухай энэ нэвтрүүлэг амжилттай болж тэд багагүй мөнгө олж чадна. Энэ цагаас эхлээд хүүхдүүд нагад цахаараа улам илүү бахархах болжээ. Нэг өдөр тэднийг сургууль руугаа явж байтал нэг хүүхдийн ээж Маркийг муулж явахыг тэд сонсдог. Өөнд бохимдсан Жүнхи охин Маркийг "Миний нагад зах бол Солонгос улсын авраг" гэж хэлдэг. Тэгэд Маркийг заавал Солонгосын авраг болоорой гэж гуйгаад ам өчгийг нь авдаг. Тэр орой Жинки хөгшин болсон аавтайгаа уулзахаар явлаа. Жинкигийн эцэг нас дээр гарсан ч амьдралын төлөө шаргуу хөдөлмөрлөдөг нэгэн байлаа. Тэр орой Жинки Маркд сэтгэлээ хуудлан ярьж аавыгаа ингэж ядартлаа ажиллалгүй сайхан амьдраасаа гэж хүссэндээ мөнгөтэй болох гэж тэгтлээ их улаардаг гэдгийг хэлдэг. Ингээд Маркийг гэртээ ирэх үед Жүнхүүн Маркийг дуудаад эмээгийнхээ бичдэг байсан мэйлүүдийг тэрэнд уншуулдаг. Маркийн ээж тэрний мэйл хаяг гэж бодсон хаяг руу сэтгэлээ уудлан хэд хэдэн удаа мэйл бичсэн байж. Тэрээр хүүгээ хүндэргүүлсэндээ бүх амьдралынхаа туршид харамсаж ирсэн гэдгээ мэйлдээ бичсэн байлаа. Тэрээр хүүгээ тижээж чадхааргүй хэтэрхий ядуу байсан учраас хүүгээ илүү сайхан амьдраасаа гэсэндээ хүндэргүүлсэн гэдгээ учирлан бичсэн байлаа. Нас барахынхаа өмнө хөөрхий ээж нь тэрнтэй хуулзаж хүүгээс уучлал гуйхыг хүссэн байж. Бас сүүжин Маркийн эхнэгтэй дүүн биш болохыг Марк олж мэднэ. Сүүжиний эцэг эхийг нас барсны дараа Маркийн ээж тэрнийг өргөж авсан байж. Энийг мэдсэн Марк цочирдсны зэрэгцээ. Үннийг өөрөөс нь нуулсан сүүжинд уурлана. Маргаашинд хамтдаа Маркийн ээжийн булшин дээр очлоо. Тэнд байх үедээ Марк тэсэлгүй сүүжинийг худлаа ярьсанд нь уурлж цаашид энд байх шаардлагагүй учраас Америк руу буцахаар шийдсэн гэдгийг хэлдэг. Жинки Маркийг зогсоох гэж хичээж тэмцээн ердөө 7 хоногийн дараа болох гэж байхад ингээд явж болохгүй гэдгийг сануулдаг. Хариуд нь Марк найзгаа ашиглаж мөнгө олох гэж хичээдэг чам шиг найз байдгүй юм гэж хэлчихэд яваад өгнө. Энэ зур удахгүй болох тэмцээнд оролцохоор мэргэжлийн тамирчид дор бүрний бэлтгэлдээ гарсан байлаа.
Солонгосын авраг комбо бэлтгэлээ шаргуу хийж байсан бол юу захирлж Кейн гэгчнийг авраг эрийг доороо хөлсөлж авсан байна. Хэтэрхий хүчтэй тэрээр өрсөлдөгчийнхөө гарыг хугалж гэмтээдгээрээ зардтай нэгэн байлаа. Тэрээр хэдэн жилийн өмнө хууль бус эм бэлтгэл хэрэгэлсэн хэрэгээр баривчлагдж байж. Тэрч бас тэмцээнд төрүүлэхээр шаргуу бэлтгэнэ. Ингээд тэмцээний өдөр боллоо. Сүүжиний хүүхдүүд Маркийг үзэхээр зурагтынхаа өмнө суусан ч Маркийн алтан медалийг нөгөхөө мартчихсан болохыг сандаг. Тэгээд тэд медалийг нөгөх нэрийн идэлээр гэрээсээ гарч тэмцээн болох газар руу явцгаана. Энэ үеэр ажил дээр байсан Сүүжин лөө найз нутастаж хүүхдүүд нь харгалзах хөнгүүгээр тэмцээн болж байгаа стадион дотор явж явахыг харсан тухайга хэлэхэд Сүүжин ч сандраад ажлаа орхин яаран явлаа. За тэгээд тэмцээн эхлэх болоход Кейн комбо Марк гурвууллаа өөр зоонд хуваарлагдана. Тэдэж өрсөлдөгчдөө ялж явсаар хагас шигшэд гарч ирцгэн. Энэ зүр Кейн хэд хэдэн өрсөлдөгчийнхөө гарыг гэмтэж өрсөлдөгчдөө илт давмгаа ялж байсан Кейн дээр юу захирал болон тэрний хамтрагч нар бүх мөнгөөрөө бооцоо тавьсан байна. Гэвч Маркийг бэлтгэл сайн байгааг анзаарсан Джейсон элдв эрсдэл үүсгэхгүй тулд тэрнийг ямар ч хамаагүй аргаар зогсоохыг юу захиралд даалгадаг. Ингээд юу захирал Жинки дээр очоод Маркийг ятгах хагас шигшээд комбод ялгадаж өгөхийг зөвшөөрүүлэх юм бол $200,000 өгье гэсэн санал тавьдаг. Жинки ч саналыг нь зөвшөөрч мөнгийг аваад Марк дээр ирнэ. Гэтэл Марк энэ саналаас нь шууд татгалздаг. Энэ мөнгөөр тэд бүх өр зээлээ дараад амьдралаа шинээр эхлүүлж чадна штэ гэж Жинки тайлбарласан ч Марк жүнхийн охинд өгсөн амлалтаасаа ухрахгүй гэж зөрүүдэлдэг. Тэгэд Марк хагас шигшээд комбото ширүүн өрсөлдөж эдсийн мөчөд ялалт байгуулж шигшээ тоглолтод үлдэж чадна. Завсарлагын үеэр ууралж хилгэнсэн юу захирал Жинки дээр ирээд зодож дарамталж эхэлсэн ч Марк ирээд найзыгаа өмөрч юу захирлыг түлхэж унгана. Жинки ч найздаа талархаад ямар ч үнээр хамаагүй ялалт байгуулахыг найзаасаа хүслээ. Ингээд шийдвэрлэх барилдаан эхлэхэд бүгд гар барилдааныг хамсгаа даран үзэцгэн. Гэвч Кейн зал хэрглэж эхэлнэ. Тэр заруудаар гар нь халтарсан болж жүжиглэхдээ Маркийн эрхий хуруунаас татаж тулгаж орхидог. Эрхий хуруун тулсан учраас Марк хүчээ бүрэн гаргахад хэцүү байлаа. Ингээд арга буюу ялагдахын даваан дээр Марк хажууханд нь зогсоод өөрийг нь дэмжиж байгаа бяцхан хүүхдүүдийг хардаг. Тэдэнд өгсөн амлалтаа заавал биелүүлэх ёстой гэж шийдсэн Марк бүх хүчээ дайжлан шавхсаар Кейний гарыг дарж ялалт байгуулж чадлаа. Орон даяар шууд дамжуулсан энэхүү томоохон тэмцээний төгсгөлд сурвалжлагчид Маркаас сэтгэгдлийг нь асуусанд Марк ээждээ маш их хайртай гэдгээ амьдралдаа анх удаага хэлдэг. Тэрээр амьдралынхаа туршид ээждээ гомдож явсан ч ээж нь өөрийг нь ямар ихээр хайрлаж байсныг ойлгосон учраас ээжигээ уужилж зүрх сэтгэлдээ ээжигээ чин сэтгэлээсээ хайрлах болсон байлаа. Өөрийнх нь төлөө ээж нь амьдралынхаа туршид харуу үсэж шаналж ирснийг санахта Марк өөрийн ирэхгүй ойллаа. Ингээд эцэст нь зоригтой хүрсэн тэд хамтдаа баярлан хөрснөөр кино маань конец фильм. За энэ түрээд галзуу киноны тайлбар маань дуусч байна. Амлалт бол амлалтал байх ёстой, тийм биз? За тэгээд энэхүү киног та нарт ярих боломж олгосон Quizlab-ийн хамт олондоо баярлалаа. Манайхан description хэсгээс Instagram, Facebook-аар ороод сонирхоор галзуу мэдрэмжийг боддоор мэдэрмээр байвал хамт олон найз нөхдөөрөө Quizlab-ыг зориорой. За тэгээд хэдүүлээ дараагийн галзуу киноны тайлбараар эргээд уулзъя. Дардаг юмнуудаа дарахаа мартав.